За векторуудын нэмдэг хоёр янзын дүрм байдаг. Гурвалжны дүрм болон параллелограммын дүрм. За энэ удаагийн хичээлээр векторуудын нэмдэг гурвалжны дүрмийн тухай тайлбарлана. Утгын хаа нэгтээ ямар нэг А вектор байсан гэж бодъё. Бас өөр нэг Б вектор байсан гэж бодъё. За гурвалжны дүрм гэдэг нь аль нэг векторынхаа эхлэлийн цэгийг нөгөө векторынхаа төгсгөлийн цэг дээр зөөж авчдаг. Векторын урт болон чиглэлийн өөрчлөлгүйгээр хаашнч зөөж болдог. Тэгэхээр Б векторын эхлэлийг А векторын төгсгөл рүү зөө. За үүнийхээ дараагаар А векторын эхлэлийг Б векторын төгсгөлтэй холбоод ийм шинэ вектор гарч ирнэ. Энэ шинэ вектор бол А дээр нэмэх нь Б вектор гэдэг. За жишээ авъя. Энэ M вектор. Энэ нэг N вектор байсан. За нэрийг нэмэхийн тулд E векторын эхлэлийг N векторын төгсгөлөөр авчирдаг. За ингээд N векторын эхлэлийг M векторын төгсгөлтэй холбол шинэ вектор гарч ирнэ. Энэ бол M дээр нэмэх нь N вектор гэсэн. За энэ векторын координат нь бол ийшээ 2 нэгж авна. X тэлгийн дагуу нэмэх тал руу 2 нэгж авна. Y тэлгийн дагуу нэмэх тал руугаа 5 нэгж авч байгаа учраас ийм координаттай гэсэн. За энэ векторыг нэмбэ. Энэ векторын эхлэлийг К векторын төгсгөлөөр авч зөөе. За К векторын эхлэлийг L векторын төгсгөлтэй холбоод юм шинэ вектор үүснэ. Ийм шинэ вектор үүснэ. Энэ бол К-д нэмэх нь L вектор байна. За нэг координат гэдэг бол O2 тэлгийн дагуу нэгж зөөгдөх гэдэг байна. Харин O2 тэлгийн дагуу 5 нэгж зөөгдөж, 9 чиглэлд нь 5 нэгж зөөгдөж учраас болно гэсэн.